Бид нар эхний очирд одоо байгаа бүх газрыг хэмжижмээр байна. Тэгэд эзэн нэрийг нь олчих. Тэгээд эзэнгүй байгаа газар тодорхойлгоч. Хууль бус авсан газар тодорхойлгоч. Энэний дараагаар тэн дээр тогтсон нэг шийд гаргах хэрэгтэй. Тэр нь юу байна гэхээр одоо зарим хүмүүсүүд нь одоо манай нутгийн хүмүүсүүд авчаад өөрсдөө өөр хүн зарчихсан ч юм уу. За зарим нь огт аваагүй мөртлөө авчихсан маягаар дээрлэх ч юм уу. Ийм асуудал их гараад байгаа шүү дээ. Тэрийг нэг талдаа гаргая. Энэ тэгтээ энийг бол 4-5 сар дотор юм уу багтааж тоолж дуусгах хэрэгтэй. За дараагийн нэг асуудал нь юу гэхээр бэлчээрийн юуны газар тариалагын бүснүүд болоо тогтооч гэдэг байгаа тийм. Энэ саналыг урдын шилс хурал дээр яригчлээсэн л да. Тэгээд бид нэр тогтоохгүй байгаад байсан шалтгаан юу юм бэ? Одоо тогтоох гэдэг байгаа шалтгааны хоёр ялгаа байна. За тогтоочих юм бол малчтын үед ирэх ашиг өгч байна. Зөвхөн 3 тэл зустаг айлын хүрээнд хэрэгжүүлдэг болмоор байгаа хгүй. Тэгтэл зустаг айл биш. Хавар намарт малчид өөд рүү нүүдэг, нутгийн иргэдийн хоорондын асуудал дахиад сөрөгдөнө. Энийг одоо яах вэ? Тэгэхээр хүүлчлээд хамаагүй яг ингээд детальчлаад орчвол тийм эрсдэлтэй тал гэвэл нэг юм байна. Нөгөө талаас нь харах юм бол газар тариалчдад дэмжсэн бодлого өгч байгаа. За бас нөгөө талаас нь харуул яг үннийг хэлэхэд тариалж байгаа иргэд одоо 5 ихнийг ингээд харахаар нэг компани бараг 10% нь хөрүүлэх юм. Бусдууд нь бол хангалттай тариалж байгаа шүү дээ. Тэгээд энэ гаргасан бичиг баримтыг чинь ашиглаад нөгөө компани чинь биднээс илүү их мэдлэр далаалах болчиход байгаа байхгүй юу? Эрсдэлтэй тал нь тэргээд өнөөдөр хүртэл яваад байсан. За одоо гарцаагүй тэрийг юу л тэр чинь тариалтын бис нут гэж тогтоох шаардлага нь гарчлаа. Одоо тогтоох гээд одоо хурал биднээс саналаа оруулж байна. Сумын хуралдаа. За тэгээд тогтоох гээд байгаа шалтгаан юу ихээр энэ хөдөө жоохон яамнаас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр. Хөдөө жоохон техник хэрэгслийг авахад мөн хөдөө жоохон газар нь бис нутган байх хэрэгтэй байна. Тариалтын бис нутг байх. Тэгэхээр л одоо бид нэр тэрэндээ нийцсэж бидний яриад байгаа одоо энэ ганц камбан биш байгаа байхгүй юу? Камбан байна. Трактор, тариалтын тракторууд байна. Өсөлтгээний техникүүд байна. Тэгээ стандартын норм урах заавыг гэж байгаа бол стандартын тариалтыг хийж авах хэрэгтэй болчиход байна. За дахиад дээр нь асуудал байна. Одоо бид нэр зөвхөн улаан буудаг ургадаг, бусад юу ч ургуулдаг, зэрлэг нөхөлдөг тийм бордоо хорнууд байд юм байна. Тэрийг хэрэгжүүлэхгүй байхгүй. Овёс тарьсан газар 3 жил хүлээнэ гэдээ 3 жил хүлээдэг. Тэрийг судалж үзэх хэрэгтэй. Тэгэд нэг гагаас авах ургацсан хэмжээнд тохирсон бордооны асуудлыг бас шийдэх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр энийг цогцоор харж хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр цогцоор харахын тулд юу болж байгаа нэхээр одоо тэр бүснүүдгээр тогтооё. Тогтоосны дараагаар тэр техник хэрэгслүүдийг авах арга замаа судлаа. Өнөөдөр хөдөө жоохон газрын дарга цолон дарга болцсон байна. Юуны тулд өөрийн хүн байвал өөрөө ч гэсэн энэ зуул мэдж байгаа хамгийн түрүүнд нь одоо энэ асуу шийдэхээр явж байгаа. Аймгийн иргэдийн хурал дээрсэн би одоо чимд тавтаас ярьж байсан. Манай сумд эхний очирд ков шийдэв. Камбан гэсэн чинь камбан чинь 500 сая төгрөг гэдэг юм байна. Тэгэхээр үнэхээр 500 сая төгрөг чинь аймгийн уран төв хөгжлийн сангийн мөнгөний 50%-ийг ганц камбан авах болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас өөр их усүр хайж болох хэрэгтэй болчих. Гэхдээ ер нь бол цаашдаа шийдэх хэвээр асуудлын нэгэн камбан мөн үү? Тэгээд энийг бол одоо цолнохтой бид нар ярьж байгаа. Ямар арга замаар яаж шийдэх вэ? Хөдөө жоохон яамдаг, ямар хөнгөлөлтөй төсөл хөтөлбөрүүд байна. Яаж бид нар тэнд хамрах туу гэдэг бас судалж ил байна. Тэгээд тэрийг бол шийдэгдэх байх гэж бодож байгаа. Гэх мэтэр ингээд шатараатай явагдана. За саянаа бас та нараас ярьж 2-3 хот авахцаад яриад байлаа. Энэ санаа нь бол нэг л байсан л да. Тэр нь юу гэж яана гэхээр бид нар зарчмын хувьд газар тариалан эрхэлж байгаа иргэдэд дэмжихийн тулд тэр зуны 3 сар, за го маркет 2 сарын хугацаанд нь яс газар тариалан эрхлэлтэй хамгаалчмаар байгаа хэрэг. Одоо энэ намар бол үнэхээр баг худлаа хэлсэн юм дайны хэмжээнд төрлөө. Газар тариалан эрхэлж байгаа хүмүүсүүд нь ч өдөр шөнөгүй мандаг, ядарч яадаг, малчтан ч малаа алдчихад хил амд орохгүй тул өдөр шөнөгүй мандаг. Тэгээд нэг нь авсан дор нөгөөтгөр нь ордог. Үнэхээр хэцүү байдал яадаг шүү дээ. Тэгэхээр одоо цаашдаа тэр байдлыг одоо яаж гаргалгаа гарах вэ? Тэрийг одоо та нар ч гэсэн бас зуулангийн мэдж байгаа хүмүүсд нэг шийд гаргах хэрэгтэй. Одоо энэ юуны би одоо юуны айл дээр ажиллаж чинь одоо мат дээр нүртэлд ажиллаж байгаа чинь газар тариалсан зөвлөгөө хийжсэн шүү дээ. Одоо зөвлөгөө байхгүй болчиход байгаа. Тэгэхээр одоо тэрийг 5-6 сардан тэр коронавиг гаагуулаасаа тэгвэл тэрийг хийх хэрэгтэй.
Одоо хамаг юм коронавич төгжиж чинь. Төвшин зогсож байна. Юуны тулд өнөөдөр та нарыг ингээд суурчлаад энэ л одоо идэвхтэй энэ л тариалдаг гэдэг харин дуудаж явах үед. За тэгэхээр тиймэрхүү шатараагаар тэр арга хэмжээнд авагдана гэж бодсон. За ямар ч үгтэй тэрнээс өөр одоо ярих юм юу байна? Асуух зүйл хүн байвал асууцгаав. Миний зүгээс хариулахад одоо ийм төвшин. Одоо надад. За саяхан сабын